Та бүхний амрыг ирээ. Өнөөдөр намайг байхгүй хооронд миний гэрийн иш шочгийг одоо сольсон гэж байна. Тэгээд надад нэг тийм гэрчлэгээ олгожээ. Ямар баяртай юм бэ би ч. Стандартчлал хэмжил зүүн газар цахилгааны хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчлэгээ гэж байна. Тэгээд тийм 23 лацаар битүүмжилж 2014 оны 5 сарын 28-ны өдөр хүртэл улсын баталгаажуулалтын гэрчлэгээ олгоо гэж байна. Тэгэхээр энэ гэрчлэгээ нь 2014 оны 5 сарын 28-ны өдөр хүртэл баталгаатай юм байна л да. Гэтэл чинь өнөөдөр чинь 2014 оны 9 сарын 23-ны өдөр шүү дээ. Тэгээд энэ гэрчлэгээг одоо чинь 2014 оны 5 сарын 28. Энд бас 5 сарын 28. Тэгэхээр чинь нэг өдрийн одоо жишээ нь юу гэдэг юм хугацаатай гэрчлэгээ гэж одоо ямар ч юм байдгийг. Тэгээ энэ одоо намайг байхгүй хооронд энэ гэрт байсан хүмүүсийг одоо чинь хуураад маллаад одоо чинь ийм өгчүү гэж бодлоо. Тэгээ 50000 төгрөг аваад бүр ингээд шочки маань сольчдаг тийм газар өгнө. Баймааргүй юм да. Тэгэл сони юм да. Тэгэхээр энэ бас энд гялзаад байгаа юм нь болохоор стандарт хэмжил зүйн газар гэж бичсэн байх юм. Тэгэхээр энэ үнэн л юм болж хуурж байна да. Тэгэхээр монголчууд нэг ажлаа нэг ингэж хийдэг л болчихсон юм байна да. Тэгээд энэ цаасыг мэдээж гээж үргэлжлүүлж болохгүй. Хэрвээ гээж үргэлжлүүлэх юм бол одоо жишээ нь дараа нь таны нөгөө нэг баталгаажуулалтын гэрчлэгээ хаавна гээл тэгэл тэр одоо жишээ нь алга болгоцсон гэвэл одоо жишээ нь тэдэн төгрөгийн торгуул моргуул гэх гач юм ярих байх та. Тэгэхээр өнөөдөр миний нойр хүрдэг бай. Тэгээд би тийм хуурам эхлэлтийн талаар ярмаар байна. Уух юм ингээд бэлтчихсэн. За тийм ингээд ямар нэгэн бэлтгэлгүй ингээд шууд ярихаар чинь бас хэцүү шүү дээ тий. За тийм. Хуурам эхлэлтийн талаар хүний ямар нэгэн одоо чинь итгэлийг олж аваад тэгээд хүнийг хоорж мэхэлдэг шүү дээ. Тэгэхээр чинь хүмүүс ямар хүмүүст ер нь ингэж хуурдж мэхлэгдэм бэхээр ер нь өөртөө итгэлтэй хүмүүст тий ийм том нүд гаргачаал юу гэдгийг тийм байхгүй үнэн шүү дээ тэргээ итгэж юм тий өөрөөр хэлбэл нэг өөртөө их итгэлтэй хүмүүс хуурддаг тэгээд өшөөс одоо ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг тий энэ одоо шинжлэх ухаанаар одоо баталгаажсан юм одоо чинь олон туршилтуудаар одоо чинь энэ баталгаажсан юм энэ төр гэж тэгэж одоо чинь рекламдж байвал хүн бас итгэж тэрэнд нь хуурддаг. Өнөөдөр би тийм одоо хуурам эхлэгчид буюу одоо чинь хүний мөсгүй хүмүүсийн талаар ярмаар байна. Монголчууд эртнээсээ хүний мөс гэж ярьдаг шүү дээ. Тэгээд зарим нэгэн монголчуудын хүний мөс нь одоо чинь хайлаад нохон цэцэг шиг болцсон юм гэж бас ярьдаг. Тэ мөс байх ёстой гэдэгт л хайлтчихсан. Би өнөөдөр монголчуудын талаар ярмаар байна. Би өнөөдөр гадаадынхны талаар ярмаар байна. Тэр тусмаа японочдын талаар ярмаар байна. Юу яадаг? Одоо жишээ нь бүх улсад муу хүн бий. Бүх улсад одоо жишээ нь юу гэдэг хүн болж төрчөөд одоо дандаа муу юм хийж идэг. Тэ? Одоо нэг дандаа л муухай юм хийж идэг тийм хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийг одоо жишээ нь юу гэдэг юм дайсан гэхэд цаашаа юм чөтгөрүүд чихэд цаашаа юм ер нь нэг тийм муу хүмүүс хүний мөсгөө хүмүүс байсаар ирсэн. Монголч байдаг одоо юу ч хийж чадахгүй байж одоо бусдыг дарлах гэдэг те эсвэл одоо жишээ нь бусдыг доош нээх гэдэг ч гэдэг тийм хүмүүс байдаг. Тэгэхээр тэдгээр хүмүүсээс хол явах хэрэгтэй, тэдэнд хуурдахгүй байх хэрэгтэй. Нэг тиймэрхүү юм байх л ёстой. Тэгэхээр чинь өөртөө хэтгэлтэй хүмүүс их хуурддаг. Тэгээд би өнөөдөр кангентэй ус гэдэг юмны талаар ярмаар байна. Тэгэхээс өмнө би нэгэн тийм Японы одоо жишээ нь монголчуудын талаар бичдэг тийм блогийг доор одоо линкийг тавилаа. Тэгээд сони мэдээ байх юм шүү дээ. Одоо жишээ нэг хоёр Япон Монголд ирээд нэг монгол янхан аваад тэгээд удаж хөвчээ гэсэн нэг тиймэрхүү зурагтай ном Японд гарч гинэ. Тэгээд японочууд нь бичлэвэл да ийм юм байхгүй гэж. Тэгэхээр чин нэг муу япон хүн байхад бас нэг сайн хүн япон хүн байна шүү дээ.
Монгол улс болохоор тэр одоо жишээ нь гэдгийг биеийн үнэлгийг хориглосон. Тийм учраас одоо жишээ нь энэ зургт ном дээр гардаг шиг л одоо жишээ та нар хичээл тэгэл хүүхэн мөн хоолоод ингэ чинь тэг чинь гэхэд болохгүй юм а гэсэн маягаар тэгж доор битсэн байна. Би одоо жишээ нь энэ биеийн үнэлэх тал дээр ямар байр суурь баримталт юм гэхээр одоо жишээ нь биеийн тал дээр нэг тийм байр суурь баримталтгүй. Би одоо жишээ нь их нэртэй хүн ер нь нэг тийм биеийн үнэлэгч худалдаж авах нь буруу ахал гэж боддتي. Яг энэ одоо бурхны шашны энэ одоо жишээ нь гэдгийг бод мөрийн зэргийг аваад үзэхээр одоо жишээ нь гэдгийг мөнгө төлөөгүй байж одоо жишээ нь бусдын төлж авсан эмэгтэй хүнтэй унтах нь буруу юм а гэсэн бичсэн байдаг. Тэгэхээр чинь биеийн үнэлэх тал дээр болохоор бурхны шашин бол нээлттэй байдаг юм шиг байна. За тий. Одоо тэгээд кангентэй ус гэнэ. Тэгэхээр чинь нэг Япон хүн бас бичил байна л да. Одоо кангентэй ус гэд Монголд одоо чинь ингэж одоо бүх одоо чинь юу гэдгийг ресторан гэж байна. Одоо чинь гоо сайхны газар энэ тэр хаасаа хөвөн гэж дэлгэрэж одоо чинь сүлжээний бизнес маягаар явж гинэ гэж бичсэн байна. Тэгээд рекламын дээрээ Японы номер 1 ус юм а гэж хэлсэн байна. Тэгээд би хувьдаа бол энэ кангентэй усыг бол Японд номер 1 ус гэж би хэлэхгүй гэж тэр хүн бас бичсэн байгаа юм. Тэгээд одоо жишээн дээр Ёнжусан ус гэж юу юм бэ гэдгийг одоо жишээ нь тайлбарласан байгаа. Би тэр одоо жишээ нь тайлбарыг одоо жишээ нь ер нь ойлгохгүй байна. Ойлгох чадахгүй. Тэгээд яг нэг тийм бичсэн байгаа. Тэгээд өшөө бас ингэж бичсэн байна л да. Энийг 100% буруу зүйл гэж би хэлэхгүй гэж. Мэдээж одоо ус уудгүй хүмүүс байгаа шүү дээ. Би ус уудгүй ус болоод янз бүрийн одоо жишээ нь өвчин тусдаг тий. Одоо илэг бөөр энэ тэр муудаг. Ер нь ус дутагдсанаас болж одоо жишээ нь юу гэдгийг чулууждаг тий. Биемийн дотор эртэн чулуулдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр чин ус ууж явах нь зөв. Тэгэхээр чин энэ кангентэй ус сайн юм а гэж рекламадад танд ус өгч байгаа нь бол одоо сайн үс байж болох юм. Гэхдээ ер нь энэ ус нь бол одоо жишээ нь хүний бие сайн гэхээсээ илүү хортой байж магадгүй маа гэсэн тиймэрхүү зүйл байна л да. Одоо жишээ нь доор би нэг видео тавьсан байгаа. Тэгээд энэ Япон хүн цааш бичил байна л да. Одоо жишээ нь үгдэх юм ийм өмнө те монголчууд битгий хууртаасаа гэж би юу гэж хүсэх байна гэж бичсэн байна. Тэгээд Монголд одоо жишээ нь хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах тийм байгууллага байдаг юм а. Тэр байгууллага нь одоо шалгаж байгаа байхаа л гэсэн тийм бас битсэн байна. За тий. Тэгэхээр энэ доор нэг өөртөө сэтгэлтэй Европ залуу одоо жишээ нь тэр Ёнжусан усны талаар ярьж байна л да. Одоо жишээ нь яагаад кангентэй ус одоо кангентэй ус нь одоо жишээ нь үгийн янз бүрийн тийм химийн найрлагатай учраас таны биед муу юм а гэсэн юм ярьж байна. Тэгээд кангентэй ус нь ягаад FDA авдаггүй юм бэ гэж байгаа. Food Drugs Administration гэж байдаг. Одоо шинэ энэ одоо жишээ нь бараа бүтээгдэхүүн одоо шинэ энэ юм хүний биед хоргүй ч юм а гэдэг зөвшөөрөгдсөн юм а гэсэн тиймэрхүү юм. Америкийн тийм одоо баталгааны FDA тий одоо сертификат яагаад авдаггүй юм бэ гэж байгаа. Тэгэхээр энэ тим их одоо мөнгө зарж авах боломж байдгүй маа гэсэн юм ярьж байгаа. Тэгэхээр чин ерөнхийдөө энэ Ёнжусан ус гэдэг нь ер нь баталгаагүй юм байгаа юм шиг байна. Тэгээд Википедиа дээр болохоор тэр Ёнжусан ус нь гэдэг нь одоо pH энтэй хүний эрүүл мэндэд сайнэр нөлөөлнө энэ төр гэдэг нь бол одоо жишээ нь гэдэг юм химийн болоод одоо жишээ нь биологийн тийм одоо жишээ нь зарчмуудыг зөрчилдөг юм а гэж байна. Тэгээд одоо тэр одоо Ёнжусан усаар одоо жишээ нь ням бактерийн тэрийг харилцаж тийм үгүй гэх юм бол худлаа гэж байна тий. Тэгэхээр чинь вики дээр бүр Ёнжусан ус гэдэг бол худлаа гэж бичсэн байна шүү дээ. За тэгээд монголчууд маань ингээд гадны одоо чинь янз бүрийн юмд одоо чинь юу гэдгийг итгээд бишрээд хамаг юмаа ингээд бариад гүгээд ямаргүй байна. Жохон тийм хардах сэрдэх тийм хартай байх хэрэгтэй. Тэгээд би энэ одоо жишээ нь үгдгийн элэг нэгтийн хуулбаруудаа хэлэхэд бид нар ингээд ийм цөөхөн лээ байж байгаад ингээд бие нэг хуулбарсааргаад ингээд сая болтлоо ингээд хуулбарлчлаа тий хизээж бид нар ийм олоолаа байгаагүй. Тэгээд эртнээс яригддаг нэг тийм үг байдаг 10,000 хүнд нэг тийм
одоо шинэ хувилгаан байдаг ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр нэг тийм одоо нэг collective intelligence гэж амлаа нэг олуулаа байвал одоо их ухаантай байдаг тийм. Олуулаа байвал янз бүрийн бүтээдэг гэж. Тэгэхээр чинь бид нэр улам ингээд одоо шинэ олон болох тусам улам ухаантай болцгох байх гэж би найдаж байна. Харамсалтай нь одоо жишээ нь юу гэдгийг хүмүүсийг улам одоо жишээ нь мунхруулдаг те өшөө одоо жишээ нь одоо бидний одоо жишээ нь хүний мөсийг улам одоо жишээ нь муу олгодог тиймэрхүү янз бүрийн одоо жишээ нь худал хуурмагт ингээд автах юм бол бид нэр олуулаа бол одоо жишээ нь сайн болохоос илүү бүр там шиг тэнийг бол болох магадaltaй гэж хөвдөө би боддё. За тэгээд тэгэхээр гадны тийм ариун ч гэдэг юм илүү балаа юмд одоо жишээ нь юу гэдгийг итгэж бишрэхээ болооч гэж шийд. Одоо жишээ нь энэ ус те энэ ундаа ариун юмаа гэж үзье тийм үү. Тэгээд энэ ундаан дотор одоо жишээ нь юу гэдгийг нэг тийм жижигхэн зүйл хийчих л да. Одоо ингээд тийм за нус хийчихье гэж үзье. Ундаан дотор нус хийчих. Тэгэхээр чин энэ одоо юу гэдгийг ариун сүү ч юм уу ариун ундаа ч юм уу ямар нэг юмд те одоо чин тусал хэр орсон байх юм бол энэ ариун байдлаа мэдээж алдна. Тэр кангентэй ус гэдэг зүйлэнд одоо чин багахан хэмжээний хор байсан ч гэсэн одоо шин одоо юу гэдгийг юм дэ тэр эрүүл мэндэд бас одоо муугар нөлөөлөх магадлалтай. Гэхдээ ингээд юм болгоноос ингээд айгаад ингээд юу гэдэг юм дэ хардаад сэрдээд ээж мэдээж болохгүй. За тий бас дээрс нэг нэмж хэлэхэд одоо чинь ариун библ гэдэг л шүү дээ. Гэтэл чинь ариун библд одоо чинь байгаль орчноо хамгаалах ёстой юм аа. Хүн нөгөө хүнөө боолчиж болохгүй юм аа гэсэн юмыг заасан бол би тэр номыг ариун гэж хэлж болохоор байлаа. Гэтэл чинь одоо чинь одоо тийм бусдыг яаж боолчлох вэ гэдэг юм уу? Охиноо яаж боолчлол зарах вэ гэдэг юм. Тиймэрхүү юмны талаар одоо шинэ үгдэг сургадаг номыг одоо ариун гэж хэлэхэд хэцүү юм л да тий. За тэгэхээр чин ийм хүмүүсийг эртнээс хуурсаар ирсэн худал хуурмагт битгий автаач гэж хэлмээр байна. Анхаарал тавьсандаа баярлалаа.